Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр суугт тавтай морил Америк сургуулийн түүхийн багш Маратханы бэлтгэн хүргэдэг археологийн нууцуд нэвтрүүлгийн энэ 7 өдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 од мөндөр радиогоор хүрдэг. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан стандартыг эрхэмлэн стандарт кетеринг good дэсэжүү за мөн од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллаж байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд үргээ. За өнөөдрийн сэдэв бол археологийн бас нэг сонирхолтой сэдэв байгаа. Тэрний юу гэхлээр монголчууд эртнээс нааш нүүдэлж ард хүн байсан. Тэ өөрийн гэсэн одоо тусгаар хөрөл зэвсгийн үеэс ахуулаад нүүдлийн одоо соёл иргэншлүүдийг өөртөө шингээсэн хэрэгсүүрийн соёл, дөрвөлжин булчны соёл, хүннүүгийн одоо нүүдлийн соёл, нүүдлийн сонгодог мал аж ахуй, өмнөөс хойш одоо төр тусууд нь бүгдээр л нүүдлийн соёл аж ахуй, соёл мал аж ахуйтай байсан. Яг үүнтэй адилхан бас нэг соёл болвол скипүүдийн соёл байхгүй юу? За энэ скип гэдэг ард түмэн болвол яг ямар ард түмэн бэ гэдгийг өнөөдрийн дугаараар илүү тодорхой бас товч ярих өөр бол маш агуу том өргөн хүрээтэй сэдв. За тэгээ өнөөдрийн сэдв болохоор алтаагаас олдсон нүүдэлчдийн хосгүй олдор гэдэг олдор тий. Скипийн алтан олдрууд гэдэг. Одоо энэ скип гэдэг байгаа нь миний бодлоор тэр бас нэг юм нүүдэлчин. Яг үнэ. Тэр алтай нуруунаас тий ер нь бол Евразийн нутагт тий нүүдэлжээс ард түмэн байгаа байхгүй. За тэгэхээр бид нар одоо нүүдэл гэж яг юу вэ гэдгийг эхнээс нь ахуулаад ярих хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Хүн төрөлхтний түүхийг эртнээс нь ахуулаад тий үзэх юм бол ерөөсөө бидний амьдралын хэв маяг бол нүүдэлчин суурьшмал соёл иргэншил гэсэн хоёр загтал хуваагдж исэн байгаа юм. За бидний хүүхд дээдс эрт цагт бол амьдрах таатай орчин, идэх хоол, ан гөрөөний олдоц дагаж нүүдэлж амьдарч байсан. Ингэснээр байгаль цаг уурын эрс тэрс нөхцөлийг даван туулах нэгэн газартаа тогтон суурших соёл иргэншлийн агуу үндэс суурийг тавьсан нь хүн төрөлхтний хөгжлийн бас нэг томоохон үйл явц хөгжлийн түлхүүр байхгүй юу. Нийтийн тооллын өмнөх яг 10,000 жилийн тэртээ шинэ чулуун зэвсгийн үед одоо ингээд чулуун зэвсэг сайжирснаар одоо нийгмийн бүтээмж агиух нэмэгдэж байгаа байхгүй юу. За хоол хүнстэй ингээд бүх зүйлүүд нь ингээд аятайхан болоод эхэлж байгаа. Тэрнээс гадна газар тариалан гэдэг зүйл эхэлж байгаа. Малыг гашуулчихсан мал одоо аж ахуй тий. Энийний одоо үүсэл хөгжил одоо ингэж тавьж эхэлсэн учраас нүүдлийн амьдралаас одоо ингэ холдоод хүмүүстэй дийлэх хүмүүс нь нэгэн газар тогтвортой суурьших боломжийг олгосон нь ер нь бол өнөөгийн одоо бидний мэдих суурин соёл иргэншлийн эхлэл суурин тавигдсан байгаа байхгүй. За суурин амьдралын хэв маягийн хүү хөгжлийнхээ хэрээр бол нөгөө Тигр мөрөн, Евфрат, Египтийн Нийл мөрөн тий, Хятадын Шар мөрөн гэдэг ч юм уу ер нь томоохон гол мөрөнтэй айс хавууд ийм усан хангамж сайтай ер ус байгаа газар амьдрал байгаа гэсэн үг шүү дээ. Ялангуяа газар тариалан. За үржил шимтэй газарт анхны хүчрхэг ус, хот усууд. Үндийн босон нь хүн төрлөختний түүхэнд бичиг, үсэг, хууль, цааз, шашин шүтлэг болон урлаг соёлын гол төвд бий болж эхэлж байгаа. Маш олон хүмүүс нэг доор байна гэдэг чинь бол нийгмийн бүтэц давхрах те угаас цаанаасаа шаардаад эхэлж байгаа. За улмаар хоол хүнсний нөөц нь бол элбэг болоод эхэлсэн. Хүмүүс өөрсдийн хоол хүнсээ гардан үйлдвэрлэх болсноор хүн амьд үлдэхийн төлөө тэмцэх шаардлагагүй болж байгаа. Үүний үр дүнд хаад, тахилагчтэй одоо эсвэл гар орчууд, худалдаачид гэх мэт нийгмийн нарийн одоо ингэ шатлал бүхий бүтэц бүрлдэн тогтсож байгаа байхгүй. За энэ нь бол мэдээж суурин иргэншлийн хамгийн гол тод илэрлэл нь байсан. Гэлээч суурин иргэншлийн инхүү хэллээгээд нүүдэлчд үгүй болчоог. Энийг бол бид ялангуяа Монголын түүхээр бол маш сайн мэдж байгаа тий. Одоо хүртэл ингээд хүн төрөлхтний түүхийн хамгийн сүүлчийн нүүдлийн голомт гэж үздэг байгаа шүү дээ Монгол орныг чинь. Үүнээс гадна хэдэн мянган жилийн туршид одоо яг өмнөд хөршөштөө суурьшмал соёл иргэншилтэй ард түмэнтэй тий өөрсдийнхөө нүүдлийн ахуй амьдралыг хадгалж авч үлдсэн ийм ард түмэн. За тэгтэл яг нүүдлийн амьдралын хэв маяг бол зөвхөн бэлчээр дагсан нүүдэл төдий байсангүй. За харин байгалийн хатуу ширүү нөхцөл дасан зохицох, ах уйдаач, сэтгэлгээндээч эрх чөлөөг эрхэмлэх ийм одоо гайхалтай төлөвшил хэв маягийн иргэншил байсан байгаа байхгүй. Нийтийн тооллын 3 дугаар мянганы үед буюу хөрөл зэвсгийн үед Төв Аз болон Евразийн өргөн тал нутагт мал аж ахуй ялангуяа адуу, богмол гаршуулснаар нүүдэлчд иргэншлийн одоо нүүдэлчин иргэншлийн эхлэл одоо ингэ тавигдсан гэж үздэг. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр адууга одоо малаа дагаж те байгалийн одоо нэг газар зүг одоо ингээ газраа дагаад одоо ингээ өв сурмал сайтай газар дагаж явж нүүдэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн төрлөختөн ан гөрөөнөөс мал аж ахуй руу шилжих болсон тэрхүү яг түүхэн эргэлтийн үед тал нутгийн нүүдэлчд эдийн засгийн үндэс суурь мал сүрэгтээ бүрэн төвлөрүүлж улмаар дунаа мөрнөөс эхлээд Монгол, Манжуур хүртэл сунан үргэлжилсэн их тал нутагт өөрсдийн соёл иргэншлийг цогцлон бүтээсэн. Евразийн төвд
дайн тулаан, худалдаа, наймаа, соёл солилцооны гол хөтлөгч хүч болж ирсэн. Тэгэхээр зөвхөн энийг бол нөгөө Монголын нүүдлийн соёл аж ахуй одоо мал аж ахуй гэдэг ч юм уу тийм энэнгүүр хязгаардагдах биш. Өөрөө тэр Евразийн өргөн уудам тал нутагт өөр үндэс ухсаатантай тий одоо үндэстэй ийм одоо нүүдэлчд байсан гэдгийг бас давхар илтгэж харуулж байгаа. Энэхүү өргөн уудам нутгийг тий газар зүй түүхийн талаас нь 3 том бүсэд хувааж авч үздэг. Эхнийх нь баруун хэсэг буюу Хар тэнгис ба Умард Кавказыг хамаарж байгаа. Энд скибүүд болон сарматууд зөнхлөн нутгалж грек болон ойрхон орнуудын иргэншилтэд нэгт харилцаатай байсан бөгөөд тэдний нөлөө нь өнөөгийн Унгар, Румын, Украины тал нутгаар дамжин Европт хүрч байсан. Нүүлчдийн тархан суурьшсан өөр нэг бүс нутаг бол Төв хэсэг. Тэр дундад Аз ба Казахстан. Энэ бол нөгөө Сакууд те Мисагетууд болон хожуу үеийн Түрк ухсаатан аймагуд нүүдэлж байсан. Энэ бүс нутаг нь бол торгоны замын гол цэг болж нүүдэлчд болон суурин иргэншлийн хоорондох солилцооны одоо төв болж ирсэн. Мэдээж нэгэн цаг үед бол энд ч гэсэн Монголын өвөг дээд сул хүннүүчүүд, Сиамбайчууд ч гэсэн торгоны бүс нутагт хяналтаа тогтоож ирсэн нь бас гарч ирж байдаг. Мэдээж эцэстэн зүүн хэсэг. Энэ бол Монгол, Алтай ба Өмнөд Сибирийн бүс нутаг. Нүүлчдийн түүхэнд голомт гэж одоо болох үс энэ бүс нутагт бол хүннүү, түрэг, монгол зэрэг агуу их гүрнүүд үүсэн мандаж хүн төрөлхтний түүхийг эргүүлсэн цэргийг одоо бий болгож ирсэн тий. За жишээ нь бол хүннүүхэд л одоо Атилагаар бол тий Ром зүүн Ромыг одоо дослогож ирсэн. Монгол гэхэд ч одоо Чингис хаан тий энийг бол яриач ирэхгүй гэдэг шиг тий дэлхийн одоо соёл иргэншлийн ихэнх газар нутгийг одоо Чингис хаан ба түүний залгамжлагчид эзэлж исэн гэх мэтчлэнгээр. За эдгээр бүс нутгаас гадна Арабын хойгийн цэрхлийн бүсэд бидүүнчүүд тэмээн сүрэг даган нүүдэлж амьдарч ирсэн бол Африкийн Сахарын цүлийн бүсэд энэ Туарегчууд гээд зэрэг овг аймагуд өөрсдийн соёлыг зохицлон бүтээж мөн төвдийн өндөрлөгт газар одоо өндөр уулсад тий нөгөө сарлаг, онцлог бүхий одоо мал аж ахуйгаа дагаж тий өндөр уулын бэлчээрийг ашиглаж мал аж ахуйгаа хөгжүүлж ирсэн ийм бас ард түмэнд байсан байгаа. За тэгэхээр археологийн нууцуд нэвтрүүлгийн яг энэ удаагийн дугаараар бид нүүдэлчин иргэншлийн түүхэндх хамгийн эртний бас хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох скипчүүдийн тухай ярих юм. За тэгэхээр скипчүүд гэж яг хинбэ гэдэг зүйлийг ярих. За скипчүүд бол нийтийн тооллын өмнөх 11-ээс те 9-өөс за уучлаарай энэ хэсгийг төр авчидах ба. Скипчүүд бол нийтийн тооллын өмнөх 9-өөс 6-р зуунд 4-р зууны үеийг хүртэл те Евразийн тал нутагт өнөөгийн Орос, Украины өргөн уудам нутагт мөн Төв Азийн бүсэд ноёрхож байсан Иран хэлт нүүдэлчин үндэстэн ард түмэн. За скиптүүд морин цэргийг мэрэгжлийн гэж хэлж болох төвшөнд хөгжүүлж чадсан. Тухайн үеийн Грек, Перс, Хятад зэрэг суурин иргэншилтэй соёл болон худалдааны өргөн хүрээтэй юм те харилцааг, соёлын харилцааг бий болгож хөгжүүлж байсан ард түмэн. Ерөөсөө нүүдэлчид тэр дундаа скипчүүд өөрсдийн гэсэн хатуу зохион байгуулалттай цэргийн хүчрхэг тактиктай маш нарийн нийгмийн бүтцтэй байсан. Тиймээс суурин иргэншилтэй харьцуулахад тэд илүү уян хатан, дасан зохицох чадвартай, хурдан хөдөлгөөнтэй байсан нь байгалийн гинтийн үзэгдэл эсвэл дайны үед маш чухал нөлөө үзүүлдэг гэж. Скипчүүд голчлон мал аж ахуй эрхэлдэг байсан тул тэдний амьдрал бүхэлдээ морь болон тэрэгэн дээр өнгөрнө. Тэд мал сүргээ даган өргөн уудам тал нутгаар те байнга нүүдлэж гэр орнод хэрэгдээр сойрлуулсан гэр буюу гэрд хэрэгт амьдардаг байсан нь тэднийг дайны үед ч инхийн цагч хамгийн хурдан шалгамгай уян хатан хөдөлгөөнтэй байх боломжийг олгодог байсан баг. Учир нь нүүдэлчтэй тавлагдж байгаа суурьшмал соёл иргэншлийн улс орнуудын цэрэг те морь одоо хүн эдгээр бүгдэнд нь хүнс хэрэгтэй. Энэ хүнсүүдийг бас тусдаа өөр анги ачиж явна гэсэн. Тэгэхээр энэ бол нөө дайны хөдөлгөөн удаан саармаг. Гэтэл скипчүүдийнх бол бүр гэрн хүртэл те ингээд гэр хэрэгтэй байна гэдэг нь илүү хурдан. Ер нь маневрлах чадвар бол маш хурдан гэсэн үг байгаа байхгүй. Жишээ бодоод үзье л энэ бол маш хурдцтай, хурднаас хүч гэдэг зүйл л гарч ирж байгаа гэсэн. За тэдний хоол хүнсний гол үндэс бол мэдээж мал аж ахуйс гаралтай сүү цагаан идэ те мах байсан бөгөөд тэд байгаль орчиндөө маш нарийн зохицон амьдардаг. Эсхийн урлал, арьс шир боловсруулах болон хээрийн нөхцөл таарсан хувцас хэрэглээг урлагтаа гаргуут сайн. Тэдний археологийн олдврууд бол тод харагддаг. За скипүүд нь бол дэлхийн түүхэнд хамгийн шилдэг ном сумч, морь цэргүүд гэдгээрээ алдаршсан бөгөөд тэдний морь унах ур чадвар, ном сум харах арга барил нь тухайн үеийн бусад армиудаас хавьгүй илүү хүчрхэг байсан тул Персийн их хаан Дарий болон бусад томоохон гүрнүүд тэдэнтэй тулалдахдаа ихээхэн хүндрэлтэй тулгардаг байсан. За бас л ингээл скипүүдтэй байлдаж агаад
скипүүдийг эзэлгэж байгаад өөрсдөө суурьж байгаа тухай ч бас ингээл те түүхэн кинонууд ч бас ингээ гарч ирээд идэг. Тэдний нийгмийн бүтэц бол хатуу, шаталтай буюу хаан, язгууртан, дайчин эрчүүд болон малчин ард иргэд гэсэн бүлэглүүд тухайгддаг байсан ба дайчин эрчүүдийн үүрэг маш өндөр бөгөөд тэдний дунд бүсгүйчүүд мөн адил эмэгтэйчүүдтэй мүр зэрэгцэн тулдаг байсан нь нөгөө Амазонкийн одоо тухай томог үндэс гэж гарч ирдэ шүү дээ тий. Нөгөө эмэгтэй дайчд байдаг гэл. Тэр нөгөө харвахын тулд одоо бараг өрөөсөн талаа гэж авдаг. Гэх мэтлэг янз янзын домгууд байдаг шүү дээ. За энэ бол мэдээж эртний грекээс гаралтай домог. За тэгээ энэ эртний эмэг домог дээр бол тий ийм эмэгтэй дайчдаас бүрдсэн нууцлаг овг хаан тусуудын тухай өгүүлдэг байхгүй. Тэднийг бол одоо Амазонкийн тий одоо ингээд гэж нэрлдэг бөгөөд грекийн баатруудтай хийсэн олон тулаан адал явдлаар энэ домог өгүүлдэг. За ихэнхдээ нөгөө грекийн баатруудад ялагдаж байгаа гэж гардаг боловч цаад домогных нь те бас нэг юм өөр хувилбарууд дээр нь болохоор эмэгтэйчүүд нь энэ эрэгтэй хүнгүй нийгэмд амьдардаг байсан. За тэгээ зарим одоо хувилбарт бол тэд эрчүүдийг зөвхөн үр хүүхдтэй болгох зорилгоор л богинохон хугацаанд ашиглачаад хайдаг байсан гэж байгаа байхгүй. Өөртөө үр хүүхдтэй болох гэж. Тэгээ өөртөө үр хүүхдтэй болно. За үр хүүхдтэй болсныхаа дараа болохоор хүүхд өсөгдөггүй. Ойлгож байна. Тэгээ зөвхөн охин. За тэгээ ингэж өсөгдөг гэх мэтлэнгээр ингээд ярьдаг. За ихэнхдээ бол одоо ингээд эртний грекуудад ингээд ялагддаг байсан тий. Ялагдсан гэдгээр ингээд харуулдаг. За гэтэл орчин үеийн судлаачид бол Амазонкийн тий энэ бүрэн домог биш байж магадгүй гэж үздэг. Зарим нь бол тэднийг Төв Аз, Хар тэнгисийн орчмын нүүлчин овг аймагуд жишээ нь скипүүдийн доторх эмэгтэй дайчдын бодит дүрээс үүссэн ийм домог байж магадгүй гэж тайлбарладаг. Энд ч бас яг тий ер нь бол орчин үеийн судлаачид бас ингэж үздэг байгаа. За скипүүд бас уран нарийн хийцтэй алтан эдлэлээр алдартай. За энэ бол зөвхөн үнэт эдлэл биш. Харин тэдний ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийтэй харьцах нарийн мэдрэмж мөн амьтны загварын урлагийн хамгийн өндөр түвшинг илтгэдэг дэлхийн түүхийн хосгүй үнэт өвүүд болж таардаг. За нүүлчин овгийнхны тий амьдрал ах уй, түүх соёл, урлаг сэтгэлгээний хөгжлийг илэрхийлэх эдгээр нандин олдрууд бидний сайн мэдэх одоо булш те булшнаас оддог бөгөөд энийг курган гэж нэрлэдэг байгаа юм л да. За яг ингээд курган за хэдүүлээ одоо нэг ахаад нэг жоохон түр хад орчээ. 17 дугаар зуун 16 дугаар зууны үед нөгөө нэг эртний одоо Помпео хот ч юм уу ингээд археологийн том томоохон нээлтүүд гарч ирснээр археолог ингээд алт олох гэдэг ч юм уу эрдэнэс хайх зорилгоор томоохон курган гэдэг зүйлүүд их тоногдсон те. За тэгтэл яг энд бол бас тоногдоогүй скипчүүдийн булш гэдэг ч юм уу эсвэл эндээс маш их хэмжээний алтан эдлэл гэдэг ч юм уу те шинжлэх ухаанд маш олон нээлтүүдийг хийж болох ийм олдрууд олцсон байгаа байхгүй. За тэгэхээр энэ одоо нүүлчт бол хаад ноёд язгууртан сурвалжит дээцээ тэнгэр тайсныхаа дараа хойд насанд нь хэрэглэх их хэмжээний эдлэл, гоёл, зэвсэг хэрэгсэл мордын хамт оршуулдаг гэсэн байна. За скипүүдийн алтан олдурууд ч ийм одоо ингээд курган буюу буухан булшнаас олддог. За эдгээр олдуруудаас хамгийн алдартай тий бас маргаан дагуулсан онцлон ярэ. За энэ бол 1971 оны 6 дугаар сарын 21-нд Украины одоо Днепропетровск гэдэг мужийн нутагт орших Толстая Монголия буюу том булш хэмээх одоо ингээд буухнаас тэг курганаас археологч Борис Моселевскийгийн шижир алтан энгэрийн зүйлт болсон. Тухайн үеийн зөвлөлтийн археологийн хамгийн том нээлтэнд тооцогддог. За энгэрийн зүйлт нь болохоор 30.6 см-ийн диаметртэй 1150 г жинтэй. Цэвэр алтан бөгөөд дээрээ мал амтан ургамал хүмүүсийг дүрсэлсэн хэдэн зуугаар тоологдох нарийн хийцтэй хэсгүүдээс бүрддэг. За нийтийн дооллын өмнөх 4-р зуунд хамаарах энэхүү одоо тий энгэрийн зүйлт нь 3 давхар бүтцтэй маш нарийн зотгомол урлал бөгөөд дээд хэсэгт нь скипчүүдийн өдөр тутмын амьдрал, дунд хэсэгт нь ургамал цэцгийн хээ, доод хэсэгт нь болохоор амьтдын тэмцэл тулааныг амьд мэд дүрсэлсэн байдаг. Скипчүүд зүгээр нэг одоо ингээд нүүдлээд аян дайн хийгээд байдаггүй урлаг, гоо зүй, асар нарийн мэдрэмжтэй одоо мэдрэмжтэй уран дарахчууд те тэдний уран дарахчууд нь үнэхээр нөө дархан хүн бурхан ухаантай гэдэг үгийг санагдуулам ийм олдуруудтай байдаг гэдгийг харуулж байгаа. Одоо энэ олдур бол Украины Киевийн түүхийн музейд хадгалагдаж байдаг. За энэ олдур бол мэдээж нөгөө археологоор сурж байгаа хүн болгонд бол те байнга ингээ харж яддаг те одоо энэ соёлоодын бас нэг төлөөлөл болсон. За ийм олдур байгаа. Чамин олдур байгаа. Энгэрийн зүйлт гэхээр ингээд төсөөлөдгийг харсан чинь нөгөө хүүхдийн энгэрвч шиг том. Үнэхээр уран нарийн эзтэй юм байна. За 2001-ээс 2003 оны үед бас нэг олдур болсон байгаа. За энэ болохоор Оросын холбооны улс Монголтой нэлээд ойрхон. Туваа улсын нутагт хааны хөндөй гэдэг газараас олдсон олдрууд. За дэлхийн археологийн түүхэнд дуйлаан тарж байсан
За Оросын археологч Константин Чугунов болон Германы археологийн хүрээлэнгийн судлаач Херман Парзенигер нар хамтарсан маллагынхаа дүнд Туваагийн Аржаан 2 гэдэг булшнаас Аржаан 1, Аржаан 2 гэж ийм бас ингээ булш байдаг. За булшнаас 50000 гаруй алтан эдлэл илрүүлсэн. Эдгээрийн дүрсүүд, зэвсгийн чимэглүүд багтдаг чимэглүүд зэрэг бол алтан эдлүүд нь мөн л маш нарийн хийцтэй бөгөөд жишээлбэл жижиг алтан бөмбөлгүүдийг хооронд нь маш нарийн гагнан холбосон байсан бөгөөд тухайн үеийн даргачдын техник технологиг маш сайн баталсан гэж байгаа байхгүй. За хоёулаа цаг хугацааны хувьд бол эдгээр бол нэг одоо хүннүүгээс урагшаа хойшоогоо нэг хол нэг тийм аслагдмал биш байгаа байхгүй. Гэвтэл яг одоо ингээ миний ярьж байгаа зүйл ч гэсэн хүннүүгийн хаад язгууртны улснаас маш нарийнхан хийдэг тусал бөмбөлгүүд ч гэсэн гэж гарч ирээд идэг. Тэгээ бас уран хийц нарийнаараа ярих юм бол бас ялгагдахгүй шүү дээ Монголд чинь тий. Ийм зүйл бас байдаг шүү гэдгийг бас давхар хэлчих. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулах уу? За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн нүрээтэй стандарт катеринг компани Сөөж өгөөтэй сөөжүүд хэмжээ ажиллаж байна. За сөөж бол одоо Солонгосын ард түмний уламжлалт архиа. За энэ утгаараа сөөжний зах зээл дээр Солонгос тийм 3 том тоглогч байна. За юугаар нь одоо сайн сөөж үг гэж ялгад юм бэ гэвэл энэ сөөж маань бол одоо гүдээ сөөж байгаа. Нэрхэд сөөжөг нэрхэд цэнгэг бас хамгийн чухал байдаг. За гүдээ сөөжийн усыг жирийн улаас 320 метрийн гүнээс гаргаж авдаг. Хүчил төрөгчөөр баялаг цэвэр тонхлог усаар боловсруулдаг гэдгээр одоо бусаа бүс нутагтаа маш алдартай байдаг. За дээрэс нь энэ сөөж маань бусад сөөжөөгөө бодвол хамгийн олон төрөлтэй жимстэй, энгийн одоо йогурттай гэх мэтэр хамгийн олон төрөлтэй сөөжөөгөө бас давуу талтай байгаа. За нэг юмыг бас давхар дуртахад алкоголын одоо спиртийн агуулмжийг градусыг 16% хүртэл бууруулсан технологиороо бол одоо дэлхийд тэргүүлж байгаа. Энийг одоо ингэж нэвтрүүлж байгаа сөөж маань. Тэгэхээр одоо бид ярьсан яриаггүй яасан ч хийсэн ч хүмүүс одоо тий чөлөөт цагаараа найз нөхдөдөө зугаа цэнгэлээ өнгөрүүлэхдээ цагийг тухтаа өнгөрүүлэхдээ ямар нэг байдлаар алкоголны төрлийн хэрэглэнэ гэхдээ та градус буулгасан байдлаар нь хэрэглээч л гэж санал болгож байгаа шүү. Энд дэр одоо нэг тийм тий алкоголны айгүй их ярьлаа болчихоч гэдэг хүмүүс тандаж хэлэхэд бүх юм одоо хүний сонголт шүү дээ тий. Одоо энэ тайлбарыг их хэлдэг болсон ах минь. Гэхдээ яг чи тэр нэг нэвтрүүлгийн доор одоо болчихооч гэсэн юмнууд их яваад байлаа. Гэхдээ энэ бол хувь хүний өөрийнх нь сонголт нэгдүгээр те. Арчилсан нийгэм гэдэг зүйл байна. Арчлаж хамгийн гол зүйл нь болохоор таны эрх миний эрхээр хязгаарлагдана гэдэг зүйл байгаа даа шүү дээ те. Тэгээ хамгийн гол нэвтрүүлэх юм дэмжиж ажиллаж байна. Бид бас те энэ лангуун дээр байж байгаа зүйлийг санал болгосныхаа төлөө бид та бүхэн шинжлэх ухаан танин мэдэх хүн нэвтрүүлгээ бас хүргэж байна. Энэ бас хамтын ажиллагаа шүү дээ. За тэгээ солонгосчуудын одоо зөв хэрэглээний талаар солонгосчууд бол их үлгэр жишээ байдаг. Кинон дээрээс нь бүх юм дээрээс нь харахад чир градус буулгасан байдлаар хэрэглэж байгаа зохистой санагддгийн ер нь. За тэгээд нэг урамшаал зарласан байгаа. Манайхан Goody брэндээс одоо сөөж үжвэ өөр бараа бүтээгдэхүүн аваад vegan зэрэг стандарт цэг имэн рүү QR кодын баримтныхаа зургийг явуулахын за тэгснээр та 300 сая төгрөгтэй болох бүрэн боломжтой байгаа. Бүх сүлжээ дэлгүүрүүд худалдааны төвүүд CUJ25 бүгднгээр нь худалдаалагдж байгаа. Нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаад маш их баярлалаа. Тэгээ би сая бас нэг кино үзсэн штэ гэдэг шиг кино үзсэн гэж яриад байдаг. Тэр кинон дээр болохоор яг нэг солонгосын сөөжөгний үйлдвэрийн тухай аахгүй тэр үйлдвэр нь дампуурах гэж байгаа. Тэгээ тэр дампуурах гэж байгаа үйлдвэрийг гадны тэр Америкийн нэг хөрөнгө оруулалтын компани тэгээ маш хямдхан үнээр залгиж аваад цааш нь өндөр үнээр ингэ зарах цаанаасаа л ингэ бодлоготой ингэ залхих гэж байгаа гэдэг нэг иймэрхүү кино аахгүй. Гэтэл тэр кинон дээр нь болохоор ард түмэн нь болохоор тэр сөөжөгөө аврыг гэдэг. Хөдөлгөөн зарлаад тэр тэгээ тэгэхээр бол сөөж бол солонгостой тийм л алдартай юм байл шүү дээ тий. Ястай чиг. За ингээд нэвтрүүлэг дэмжиж ажилласанд баярлалаа. За баярлалаа. За тэгээд дараагийнхны үйл явдал болохоор мэдээж бас нэг Украины нутаг одоо бол Оросын мэдлэлд орсон Крим. За яг энэ нутагт орчих одоо Кулоба бушнаас мөн алтан буг олдож байсан байгаа байхгүй юу? Алтан буг. Тий. Хөлөө их биерүүгээ одоо ингээ ивгсэн олон салаа эвэртэй энэ буг скипүүдийн алтан олдрууд донд онцгой байр суурь үзэлдэг. Амьтан дүрслэл урлагийн гайхамшигт одоо энэ бүтээл бол тий бугын биеийн хэлбэрийг тод уян хатан динамиктай дүрсэлсэн нь нүүдэлчд байгаль дэлхий ан амьтан малдаа хүндэтгэлтэй ханддаг шүтэн дээдэлдэг байсныг илтгэж байгаа юм. За скипчүүдийн амьтан дүрслэлийн урлагийн те бас нэгэн сонгодог жишээ бол Келимерсийн ирвэс. За энэ бол бүр одоогоос 100 гаруй жилийн тэртээ буюу 1903-аас 1904 онд Оросын нэрт археологч Николай Иванович Василевский Адигийн гэдэг үг те эдгээр бол яасан бэ гэхлээр
бас ингээд Оросын нутгаас олдсон байгаа байхгүй юу. За тэгээ энэ бол дайчдын бамбаа чимэглэл энэ алтан ирвэс бол биеийн хураан хэвтэж буй дүрстэй бөгөөд мөн л амьтны биеийн бүтэц хөдөлгөөнийг маш нарийн дүрсэлсэн байдгаараа алдартай. Амьтан дүрслэлийн урлаг бол Евразийн тал нутагт аж төрж байсан нүүдэлчдийн ертөнцийг үзэх, үзэл, сүр хүч, эрх чөлөө болон орчлон ертөнцийн тухай гүн гүнзгий ойлголтыг илтгэх нэгэн онцгой илрэл байгаа. За Украин, Орос, Афганистан, Алтай бүс нутгийн булш хэрэгсрүүдээс олдсон алт, хүрэл, арьс, шир модны сэлбэрүүд нь маш түгээмэл байдаг. За скипүүдийн олдуурууд алтан олдуурууд өөр бусад соёлын дурсгалаас харахад тэд амьтныг дүрслэхдээ хөдөлгөөн химлийг нь маш тод гаргадаг. Энэ нь анзаарэгдэж байгаа. Махчин амьтад буг, шувууд болон домгийн амьтдыг биеэ хураан гитсэн үсрэх гэж байгаа эсвэл довтолж буюугаар огцом хөдөлгөөнтэйгээр дүрсэлсэн байдаг нь зөвхөн нүд баясгах зорилготой бус. Харин амьдрал, өхөл, байгалийн сүр хүч болон нүүдэлчдийн дайчин сэтгэлийг мөнхлөх зорилготой байсан гэж үздэг. Тэгэхээр скипүүдийн саяны одоо яг энэ хэлж байгаа зүйлийг би энэ дугаар ингээ бэлж явах явцдаа бол яг л хүннүүгийн бас ингээ олдурууд ингээ харагдаад илээ л дээ. За жишээ нь одоо 1924 онд олсон оюун уулаас олсон ширмэн ширдэг байгаа. За тэр ширмэн ширдэг дээр чинь тэр буг, юник одоо грифон гэдэг амтан байгаа шүү дээ. Энэ хоёрын чинь тэр хөдөлгөөн яг хумсаа шигтгээд тэр ингээд зоо нуруунаас нь хазж байгаа энэ үйл явдал тэд нар чинь яг л ингээд нүдэнд харагдаад байгаа байхгүй юу? Гоё тий. Тийм байна. За тэгэхээр түүх археологийн энэ олдуруудыг ярихад бол Скип Сибирийн ертөнц гэдэг ойлголтыг дурдахгүй өнгөрч болохгүй байгаа. За Скип Сибирийн ертөнц гэдэг нь бол Евразийн өргөн тал нутагт нутгийг дамнан оршсон тогтож байсан соёл түүхийн маш өвөрмөц нэгдмэл орон зайг хэлдэг. За энэхүү соёлын хамгийн тод илрэл нь бол хадны зураг буюу одоо петроглиф За болон булш хэрэгсүүрүүдээс олдсон гайхамшигт амьтны дүрслийн урлаг байгаа. За нүүдэлчд гоёл чимэглэл, идэлэл хэрэгсэл дээр цэрлэг гахаа, хандгай, бууг, аргал, адуу зэрэг туйраатнууд чон болон муурын төрлийн махчин араатад мөн махчин шувууд зарим тохиолдолд домгийн амьтдыг голчлон дүрсэлдэг байсан. Эдгээр дүрслэл нь зүгээр нэг уран зураг бус харин маш хатуу тогтсон дэг жаяг буюу бүхий соёлд одоо байсан түүний үнц нь одоо ингээ орч байдаг. За тухайлбал биеийн хураан ивхэрсэн махчин араатан хөлөө нугалж одоо эврээ нуруу руугаа хайсан буг хөлнийхөө үзүүр дээрээ зогсох туйраатнууд дүрслэл маш төгөөмөл байдаг За археологчид болон судлаачид энэхүү дүрслэлийн цаана том бэлэгдэл гүн агуулга байдаг гэж үздэг. Одоо дүрслэлийн утга санаа нь тухайн эрдэмтдийн дунд олон янзын заримдаа эсрэг тесрэг таамаглууч одоо ингээ бий болгодог. Жишээлбэл бие бөмбөглөн хураасан махчин амьтны дүрслэлийг зарим судлаач амар амгалангийн бэлэгдэл хэмээн үздэг байна. Харин хөлөө нугалсан бугын дүрс нь наранд мөргөх, байгальд сүслэх, ертөнцийн гарал үүслийн гүн гүнзгий бэлэгдэл болдог гэж байна. За буг нь нар, эрх чөлөө, хурдыг харин эрвс болон махчин амьтан бол дайчин чанар, эр зориг, хүчийг бэлэгддэг гэж үздэг. За ерөнхийдөө амьтан дүрслийн урлаг эртний нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ харьцах, амьдрал өхлийн утга учирыг илэрхийлэх, өөрсдийн оршихуйг урлагаар дамжуулан үлдээх гэсэн нэгэн гоц бөгөөд гайхамшиг соёл гэж үзэж болж байгаа. За өөрөөр хэлбэл тэдний бүтээсэн энэхүү урлаг нь тухайн нийгэмд бүгдэнд нь ойлгомжтой, товч тодорхой боловч гүн гүнзгий утга санааг агуулсан өнөөгийн бидний эртний тал нутгийн нүүдэлчдийн оюун санааны ертөнцтэй холбож гүүр гэж үзэж байна. За эдгээр олдурууд нь бол скипүүдийг зөвхөн дайчин арт түмэн байсангүй. Тэд өөрсдийн гэсэн гүн гүнзгий гоо мэдрэмжтэй алт боловсруулах технологийн өндөр түвшинд эзэмшсэн байсныг нь гэрчилдэг. Өөрөөр хэлбэл скипүүд мал дагсан харанхуй бүдүүлэг нүүлчд биш. Ер нь бол нүүлчдийг нэг харанхуй бүдүүлэг гэдгээр нэг юм тодтогчих гээд байдаг Гэтэл одоо яг хүмүүчүүч тэр хөрөл зэвсгийн үеийн одоо тэр нүүлчиж тэр одоо скипүүч ч гэсэн тэр ер нь анзаараад хараад ах юм бол бүгд яг өөр өөрийн гэсэн өвөрмөц соёлтой, соёл иргэншилтэй тэрэндээ хандж байгаа хандлага тэр энэ бүх зүйлүүд нь өөр өөр байгаад байгаа байхгүй. За энэ скипүүдийн эдгээр алтан эдлэлээстэй Грек маягийн хээ угалц Перс соёлын нөлөө эсвэл орон тахины дүрслэлийн элементүүд харагддаг. Евразийн тал нутгаар дамжсан Европ болон Азийг холбосон агуу их худалдааны замын гол зуучид байсныг нь бас харуулж байгаа. За дүгнэж хэлэхэд скипүүдийн алтан олдрууд нь археологийн хувьд эртний одоо тэдний хувьд бол
эртний бөгөөд технологийн чадамжийг соёлын хувьд тэдний гүн гүнзгий философик, түүхийн хувьд тэдний эртний даяарсан ертөнцийн байр суурийг илэрхийлдэг тул үн цэн нь хэмжээшгүй их гэж үзэж болж байгаа. За гэхдээ скипчүүдийн алтан олдурууд те ард бол ингээд ард нь шүү дээ те. Олдуруудынх нь ард бол нэг томоохон улс төр явагддаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хууль эрх зүй өмчлөлийн маш том аргаанд дагуулдаг. Тухайлбал Туваагийн Аржаан 2 болсны олдурууд өөрийнх нь газар нутгаас олдсон их хэмжээний алтан эдлэл түүхийн үеийг туваачууд өөрсдийн өмч гэж үзэн орон нутгийнхаа музейд хадгалахыг хүссэн боловч Оросын холбооны ус тэдгэрийг Санкт Петербург хотын Эрмитажийнхаа нөгөө музейд шилжүүлсэн одоо ч гэсэн маргаан дагуулждаг гэж байгаа. За үүний араас дэлхийг шуугуулсан Кремлийн алтны маргаан бас дэгцсэн юм. За 2014 онд Нидерландын музейд үзэсгэлэн тавигдсан скипчүүдийн олдруудыг буцах үед нь Кремийн хоогдох геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. 2014 он гэх тийм байгаас. За тэгээ Украин улс болон Оросын нөлөө бүхий одоо ингээ музейнуудын хооронд 9 жил үргэлжилсэн хууль эрх зүйн одоо ингээд дайн тулаан гэдэг ч юм уу тий одоо маргаан эхэлж байгаа байхгүй. Яг энэ олдуруудыг буцах үед нь Оросын холбооны улс Кремийн хойгийг өөртөө нэгтгэсэн учраас түүхийн үеийг Оросд өгөх үү эсвэл Украинд өгөх үү гэдэг асуудал тавигдж эхэлж байгаа байхгүй. За тэгээ 9 жилийн маргаан бол 2023 онд дууссан. Аль улс энэ олдурыг авсан бэ? Би бол Орос гэж бодож байна. Хүчээр авсан гэж байна. Хүчээр. За энийг Украин авсан юм байна. Өө тийм үү. Тий. За ер нь бол яг 2023 онд Нидерландын дээд шүүх байна шүү дээ, тий. Энэ шүүх бол эдгээр олдурыг Украинд буцааж өгөх шийдвэр гаргасан нь соёлын үеийг улс төрийн хил хязгаараас тусгаарлах дэлхийн жишг болсон үйл явдал болсон гэж. Гайхалтай. Гайхалтай байна тий. За скипчүүдийн алтан олдуруудыг эргэн тойронд байнга сүйдэр мэд даагадаг бас нэг аюул байна. За энэ аюул бол хар археолог буюу тоноолчтой. За мэдээж энэ үнэт зүйлсийг тэг улсын зохих зөвшөөрлгүйгээр зөвхөн ашиг хонжоо олох зорилгоор эртний булш бонхон болон түүхэн дурсгалт газруудыг ухаж төнхөн эвдэн сүйтгэхийг хэлдэг. За энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад би бас шууд хэлье гэдэг үг хэлье гэж утсан үгээ хэлчмээр байна гэдэг шиг тий. Монгол ч гэсэн ийм зүйл бол хар археолог буюу тоноол гэдэг бол газар авсан зүйл. Нүдэн тарагдаж гарт баригдахгүй байгаа юм шиг боловч цаагаараа болвол одоо тэр маш олон заримд бол ингээд харамсмаар мэдээ хүртэл байдаг. Жишээ нь говийн одоо нэг аймгийн нэг сум гэхэд бол бүх дурсгал нь тоногдсон байх жишээ. Бүх буш бонхон одоо тэнд одоо эртний одоо сая би одоо нэрийг хэлээд яах вэ те. Одоо тэгээд өөр бусад одоо аймагуд байна. Ер нь бол энэ байдлаараа үргэлжлэх юм бол хэдхэн жилийн дотор бол монголчууд төг соёлынхаа дурсгалыг тэр чигээр нь одоо үгүй хийх гээд байгаа. Ийм зүйл гарч ирэх гээд байна. Тэгэхээр энд бол арт түмний одоо ингээд оролцоо маш чухал. Бас дээрэс нь археологчид одоо энэ экологийн цагдаа те маш чухал. Хууль бол чангарсан шүү гэдгийг одоо бас дахин хэлье. Хууль чангарчихсан байгаа шүү найзуудаа. Тэгээ та нар те ер нь эвгүй двэ гэдэг нэг зүйлийг бас нэг хэлчмээр байгаа. За яг энэ дээрээ те дамжуулаад те. За энэ үйл ажиллагаа нь бол те хар археолог гэдэг энэ ажиллагаа нь бол тухайн олдвор олсон газрын давхарга, эд зүйлсийн байрлал зэрэг шинжилгээ ухааны нэн чухал мэдээллийг бүрэн мөсөн устгаснараа археологийн салбарт нөхөж баршгүй хохирол учруулдаг байхгүй. Хар археологчид буюу тоноолчид ихэвчлэн металл илрүүлэгч эсвэл хүнд машин механизм зэрэг ашигладаг байгаа юм. За ингээд энэ бол хөрсийг бол замбрааг ухаж үнэт эрдэнсийг олзуурлан хар зах дээр гаргаж өндөр үнээр худалдаалахыг хэлж байгаа байхгүй. Гэхдээ энэ бол өндөр үн гэдэг нь өөрсөнд нь л өндөр үн байж тарж байгаа. Гэтэл энэ нь буцаагаад зүгээр яг түүхэн дурсгал бол мөн үү эсвэл зүгээр л эртний гоё чимэглэлүү гэдэг зүйл болоод тохирч байгаа. Тийм бас зүгээр л гоё чимэглэл эсвэл нөгөөх нь түүхэн үнэт өв соёл болчихж байгаа байхгүй. Тэр музейд байсан дээр үү эсвэл зүгээр нэг хувь цуглуулагчид те гоё чимэглэл болоод байж исэн дээр үү гэдэг нь нэг ач холбогдлын хувьд бол шал эсрэг тесрэг ийм зүйл байгаа. Бүр мөнгөөр хэмжих боломжгүй гарч байгаа юм. Тэгтэл яг одоо ингээд эцсийн дүндээ болвол эн чинь бол тий нэг юм олз хайж байгаа энэ хідэн хүний л ухар мөчтэй энэ ухаан богинтой хүмүүсийн л хийж байгаа үйлдэл байхгүй. Яг үүний нөгөө талд нь бас л сайн хүмүүс бас байж идэг. Соёлын үеийг эргүүлэн авах хөдөлгөөнийг өрнүүлдэг гэдэг ч юм уу те. Ийм зүйлсүүд. За энэ ч гэсэн Монголд бас аягүй олон жишээ байна. Би дараагийн дугаар дээр нэг тодорхой яг энэ талаар нэг ярилцлага бэлднэ те. За тэгээ ер нь бол хаа нэгтэйгээс ч юм уу эсвэл 100 200 жилийн өмнө олдсон олдурыг одоогийн хуулиар эргүүлэн татах боломжгүй. Бараг боломжгүй байхгүй. Бас тухайн үед байсан улс орн одоо оршин тогтнохоо болсон. Олдвор олдсон нутаг дэвсгэрийн эзэн нь одоогийн улс уу эсвэл эртний соёлын өв залхамжлагч улс уу гэдэг дээр санал зөрдөг гэж байгаа. Энэ мэт маш нарийн олон асуудлаас болж археолог түүхийн олдруудыг хэн өмчлөх тухай маргаан гардаг.
За үүнийг олон улсын байгууллагад болон ЮНЕСКОд бол ЮНЕСКОгийн одоо нэг конвенцүүд гарал үүслийн судалгаа мөн дипломат хэлэлцээ хийж одоо маргааныг шийдвэрлэдэг гэж байгаа байхгүй. Ийм зүйл гардгаа гэсэн зүйл байна. Тэгэхээр одоо нөгөө скифүүдийн тэр алтан эдлэл гэдэг зүйл алтан одоо олдурууд маргааныг маш их дагуулдаг гэдэг чинь шүү дээ. Гэтэл скифүүд яг одоо дэлхийд дахин ч гэсэн сонирхол анхаарлын төвд маш их байгаад байдаг. Жишээ нь саяны одоо хойчүүтэрийн нэвтрүүлэг яг бэлдэж авах хугацаанд байна шүү дээ. Манай од мөндрийн захиралзуулаа газ хажуунаас хүү скифчүүд юм уу гэж ингээд хажуунаас би нэг айгуу гоё мэдээлэл уншсан харсан чи энийг нэг ингээд хараадах гээд үнэхээр гоё мэдээлэл байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр за дөнгөж саяхан гэсэн үг. Саяхан одоо ингээд National Geographic болон одоо энэ False One гэж сэтгүүл байгаа байхгүй. Энэ сэтгүүл дээр шинэхэн гээд судалгааны бүтээл хэвлэгдэж тавигдсан юм байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол эртний скипэд гэж нэрлэдэг нүүдэлчтэй сум хадгалах савнда одоо хоромсог гэсэн үг шүү дээ эндээ хүний арьс ашигладаг байсан тухай баталсан байгаа. Баталсан. Хүний арьс. За эртний одоо ингээ грекийн түүхч Геродот Геродот гэдэг нь болохоор одоо нэг манай орсууд нөгөө нэг болон монголчууд Геродот гэж ингэж нэрлэдэг байдаг. Уг нь бол яг грекээр бол энэ бол Ирододос гэж хүн юм байна шүү дээ. Ирододос. За би зулаагаас маш их асуусч чад бэлдэж байгаад байсан баярлаа зулаа гэдэг. Үнэхээр их давцаа гэдэг Ирододос гэдэг. За тэгээ энэ Ирододос гэдэг бол мэдээж нэг Халикарносын одоо түүхч аялагч ийм хүн байгаа шүү дээ. Одоо дэлхийн түүхийн эцэг гэж яригадаад байдаг тийм. Геродот гэх хүн гот манайхан сайн таних бах. Тэгээд би яг алингаар нэрлэхээ мэдэхгүй байна. Ямарсан захирлынхаа үгэнд ороод Ирододос. Тэгэл манай Ирододосыг та бүх маань Геродот гэдэг ингээ ойлгочоорой. За Иродотын бичснээр бол скипчүүд зөвхөн анх алсан хүнийхээ цусыг ууж дайснуудынхаа хуухыг цуглуулаа зогсохгүй мөн олон хүн дайсныхаа баруун гарын арсыг хумстай нь хамт хуулж сумны савнда бүрээс болгон ашигладаг. Хүний арс нь үнэхээр зузаан, гялалцсан, хамгийн цагаан, тод арс гэж хэлж болох ч байсан гэж. За энийг ярьж байхдаа уншиж байхдаа би шинэ гэж огших гээд чи юу болоод байна гэдэг шиг. Ямар муха багталтайгаар яваад байна юм ч та. Нийтийн тооллын өмнөх те 5 дугаар зуунд ингэж Иродотос бичсэн байгаа байхгүй. Тэгээд судлаачид Украины өмнөд хэсэгт орших 2400 жилийн настай скипийн булчнууд буюу одоо энэ кургануудаас олцсон 45 ширхэг, зарим тохиолдолд 47 ширхэг гэж яриад байгаа. За энэ 2 ширхэг ингээд энэ баахан энэ арьснууд ба шүү дээ. Энэ арьснуудаас 2 ширхэг нь шүү дээ хүнийх байна гэдгийг нь баталчаад байгаа. За энэ яа гэсэн үг вэ гэхээр 45 арьсны хилтэргийгээс 36-ад нь ямар нэгэн амьтны гаралтайг тодорхойлсон бөгөөд тэдгээрийн дунд ядаж 2 нь гарцаагүй хүнийх болох нь тогтоогдсон байгаа. Тэгээ эдгээр 2 хүний арьс нь хоёулаа сумны савнд буюу одоо хоромсгонд те хоромсох саадаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр дотор ингээ байсан гэж байгаа байхгүй. За тэгээд Иродотосын бичсэндээ яг тохирч байгаа. Энэ одоо ингээд хэдэн мянган жилийн өмнө бичсэн төвхөн сурвалжтай археологийн баримт ингээд мөргөд ирж байгаа. Үнэн болоо явчлаа шүү. Тийм. Тэгэхээр бидэнд ердөө 2 жишээ байгаа ч 2 гэдэг нь 1 эсвэл огт байхгүй гэдгээс хамаагүй дээр гэдгийг те Италийн одоо ингээд археологч, судалгааны ахлагч, зохиогч одоо Маргарита Гэлиба хэлсэн байгаа байхгүй. Тиймээс Геродотын ярьсан зүйлд тодорхой үнний хувь байна. Мөн скипчүүд соёлын эд зүйл хийхдээ хүний арьс ашиглаж байсан нь тодорхой байна гэж байгаа. За энэ дэр нэг имзэглээд ах шаардлага байхгүй дээ. Яагаад вэ гэхээр одоо энэ скипчүүдтэй чинь одоо ингээд цааш нэгээд хэсэг явж байгаад хүннүү бас гарч ирж шүү дээ Төв Аз тий. Төв Азууд бол одоо гавлаар аяг хийдэг байсан. Тий дайсныхаа гавлаар аяг хийгээ сайхан цай уучдаг байсан заяа. Одоо чамд гайхуулахад гэсэн үг шүү дээ. Дараа нь одоо Сиамби яа шүү дээ тий. Сиамбичууд яг индианчуудыг адилхан тоног авдаг байсан. Дайсны этгээдийнхаа одоо хуухын ингээд тоног авдаг гэсэн тий. Үсийг ингэж сулгаж үстэй хуухыг авах юм аа. За энэ бичлэгээр. За тэгээ энэнгүүрээ чимэглэл хийжтэй. Хэдэн дайсан, хэдэн баатар одоо хэдэн одоо ингээд хамгийн хүчтэй дайснуудаа ялж авсан гэдэг зүйлийг үзүүлнэ гэсэн үг байхгүй. Чам зүг гайхуул хэлж байгаа шүү. Тэр нь аюу огшиж байна. За тэгээ 2400 жилийн настай энэ 47 ширхэг арьстай өсөлхийн дээжээс доор хаяж 2 нь бол хүний гаралтай болохыг бол яг таг тогтоосон байна. За арьсны хилтэрхүүнүүд маш жижиг тул одоо яг хүний одоо ингээ гарын тий арьсаар хийсэн эсхийг тогтоох боломжгүй ч ДНК-гийн шийдлэгээр бол тухайн арьс бол их усүрийг бол хүнийх гэдэг нь тодорхой болж байгаа байхгүй. За тэд янз бүрийн амьтны арьсыг заримдаа хүний арьстай хослуулан хэрэглэдэг байсан. Энэ тухайн үед гар дээрээс буюу одоо ингээд юу яасан байгаа. Гар дээр гэнэ тухайн үеийн одоо ингээд археологийн баримт ингээд нотлоод өгчлээ шүү дээ тий. За дайчин нүүдэлчд бол одоо Иродотосын одоо өөрийн одоо 9 ингээд түүхийн ном бичсэн байгаа байдаг. Энэ 9 одоо бот номынх нь нэг бот нь зөвхөн скипчүүдэд зориулсан байгаа байхгүй. Нийтийн тооллын өмнөх
5 дугаар зуунд тэднийг хар тэнгисийн хойд нутагт амьдардаг нүүдэлчд гэж тодорхойлсон байдаг Ирододос. Гэтэл археологийн одоо яг ингээд нотлохоо нь бол скифчүүд болвол яг тэр хэлсэн газраас нь гадна те Украинаас баруун хятад хүртэлх Евразийн тал нутагт тархан суурьсан байдгийг археологийн олдвор бүр ингээд маш том өргөн цар хүрээтэй шүү. За Ирододосын тэмдэглэлээс илүү том цар хүрээтэй гэдгийг хамааруулж үзээд байгаа байхгүй. За тэгээ скифчүүдийн дайчин ард түмэн эдгээрийг одоо те онцолж богино ном тэдний амьдралд бол дайн болон ан агнуур те чухал үүрэгтэй байсан гэдгийг хараад байгаа. За бид бол зөвхөн сая удаа эхний хэсэг дээр бол археолог дээр нь бол те тэр алтан эдлэл тэр ертөнцийг үзэх үзэл бас дээрээс нь нүүдэлчин соёл иргэншил гэдэг бол суурьшмал соёл иргэншлээс нэг тийм тодорхойгүйгээр өөрийн гэсэн өрмөц онцлогтой гэдгийг ярьсан болвол энэ хэсэг дээр бол одоо харин нөгөө нэг зарим нэг те одоо хүний арьсаар гэдэг ч юм уу зүйлүүд гарч ирж байгаа юм. За тэд бол те ер нь бол яг нийтийн тооллын өмнөх 444 оны орчим хар тэнгисийн ирэг дээрх Грекийн колон болох Олимпиад очихдоо энэ мэдээллийг одоо хин Ирододос те гэж цуглуулсан байх магадaltaа гэж байгаа байхгүй. За ингээ энэ талаар ч гэсэн маш олон судалгаанууд байдаг юм байл. Тэгээ зарим түүхчид зарим одоо судлаачид бол Ирододос буюу Геродотыг түүхийн эцэг мөн үү эсвэл худлын эцэг үү гэж яриад байдаг байхгүй. Ягаад гэвэл одоо н Атлантисын нууц гэж ингээд яриад байдаг тийм. Одоо энэ байх боломжгүй гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл зарим тохиолдолд бол энэ тэр ингээд номондоо болохоор алт ухдаг өнөг шиг том шоргоолц далавчтай могоо нэг нүдтэй хүмүүс герпануудаас алт хулгайлдаг гэх мэт хит итгэ зүйлсийг битсэн байдаг гэж байгаа байхгүй. Гэсэн ч энэхүү шин нээлт нь болохоор Геродотын нэр хүндийг ямар нэгэн байдлаар одоо батлаад буцаагаад нэр хүндийг нь гаргаад өгчихсөн. Зарим нэгэн ч гэсэн одоо энэ хилээд байгаа энэ үгнүүд те жишээ нь алт ухдаг шоргоолц нь үнэндээ перс хэлний тарваг гэсэн үгнээс гаралтай байж магадгүй. Бөгөөд тарвагнууд гямлан бэлд алтны тоос гаргаж ирдэг байсан болохыг судлаачид нотлон харуулсан байна. Мөн Египтийн эртний бомтоос олдсон усан онгоц Ирододосын тодорхойлсон өрмөц бүцтэй яг таарч байгаа гэж байгаа байхгүй. Энэ бичлэнгээр ингээ үзэх юм бол ер нь бол Ирододосын одоо үнэн байх магадлал өндөр байна гэдэг зүйлийг яриад байгаа. За тэгээ хоёлаа энэ хүрээд археологийн нууцуд нэвтрүүлгийнхаа те скифүүд гэсэн энэ дугаарыг ер нь бол жаргах дэшегээ хандлаа гэдгээ хэлий. Нэгдүгээрт хоёрдугаарт ер нь бас яг бид ингээд дэлхийн археологийн талаар яриад байна. Монголын археологийн талаар ингээд яриад байна. Аль болох ингээд археологийн шинжилгээ ухааны гайхалтай сайхныг түгээгээд байгаа хамгийн гол санаа маань бол түүх соёлын өвдөө хайртай байгаа ч хамгаалаач гэсэн энэ урайг бас те нэвтрүүлгээрээ дамжуулж бас хүргэж идэг шүү гэдгийг бас сайхан хэлчихье гэж бодъё. Одоо жишээ нь манай одоо Лут хотын Баяраа ахыг бол бүгд мэддэг болсон шүү дээ. Нүүснэ үгүй гэдээ одоо хүртэл надаас асуугаад байдаг тий. Үгүй одоо нэрээ археологийн нэвтрүүлэг эртний хотуудын түүх, хүн төрөлхтний түүх соёл тэр чигээр явж байна. Тэгэд энэтэй бас Марат агш маань ингээд уялдуулаад тухайн цаг үетэй уялдуулаад одоо хүннөөгийн Монгол улсын үетэй ингээд наашин цааш нь болгоод яг энэ үед яаж исэн гэдэг байдлаар ярихаар хүн ер нь нэг юм харьцуулсан, асуугдсан, нэг юмар зүйрлсэн юмнууд ерөөсөө мартдаггүй юм байна. Тэгэхээр айгүй гоё үлдэцтэй байдаг шүү. Баярлалаа багшаа. За баярлалаа. Орон зохиолын нэвтрүүлгийн хүн дээр юу хуух муух авах юм болоод байна. Нэг юм илүү сонирхоод юу юм бол гэж судалмаар сэтэл төрлөө. Баярлалаа. За ингээд шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сууг та бүхэндээ археологийн нууцуд нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 хост долгионоор хүрдэг. Энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан стандартыг эрхэмлэн стандарт катеринг гүтээ сүжүү зам од мөндрийн алтан гишүүд та нартай маш их баярлалаа. Студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Цэнгэл ажиллаа. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хамгийн одоо төгсгөлийн хэсэгт одоо тусалсан зулаа захирлаа маш их баярлалаа бас тий. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд
ялах болтугай.